Манай судалгааны нэр сувилагчийн эрүүл мэндэд нөлөөлж өгсөн шөнийн ээлж нэг хонсноор одоо ямар зүйл хүчин зүйл нөлөөлж нэгдгийг судлахыг зорьсон. За энэ болохоор 16 цагийн дээр шөнийн ээлжинд хонохтой энэ нэг сувилагчнарт маш олон мэрэгтэл хүчин зүйл нөлөөлж одоо нойр гудал, хооллолт одоо бид хэд хонохтой 20 хоол гэж идэх байхгүй одоо гэртээ идчихэл юм. Тэгэл энэ тусламж үзүүлэхгүй жаа амар ядарна. Тэгээд тэрнээс бол нөгөө одоо нас ахих тусам нөгөө нэг артерийн даралтын өвчин, аль эсвэл нуруу нугасны өвчин ийм өвчлөлт айгүйх нэмэгдээд тэгээд нөгөө хүмүүс одоо хөгшин хүмүүс бол тэтгэврээс залуу хүмүүс л ажлаас халсах тийм хам чимээ үүсэх эрсдэл өндөртэй бол энийг судлахыг зорьсон. За тэгээд энэний үр дүнд болохоор олон жил ажилласан сувилагчнаар бол ихэнх нь тийм эрсдэл хүчин зүйлүүд нөгөө артерийн даралт гэсэн өвчнөр одоо манай нэгдсэн эмнэлэгт их одоо 50-аас дээш насны хүмүүс артерийн даралт гэдэг өвчлөлт одоо ингээ бүр ингээ өртцсөн өглөө оройг ингээ хэмжлэлт заавч ингээ өгдсөн ажлын ачаалаас ч нойргүй хонсноос ч хоолныгаа зөв зөвхөн хоолоо ч юм үр дүнгууд өссөн байгаа. Тэгээд цааш болохоор энэ зүйлийг одоо нэг оройн хоолтоолох тэгээд цалин үнэлэмжийг нэмэгдүүлэх. За тэгээд болохоор олон одоо нэг судалгаанд суурьлаад одоо хэдэн ахаад зөндөө олон судалгааг боловсруулж ард түмэнд ингээ хүргээд тэрийг одоо ингээ бидний амжилтын амьдралын эмгэгтэй жоохон дээшлүүлэхэд санал тань. Бид хэдийн нэг үнэлэмж нь амар доогуур оройн 10-аас ингээд 6 цаг хүртэл хоноход бид хэдийн 8 цаг хонож шөнийн ээлжний цаг хуулиар бол тэнгуү тэр үнэлэмж ингээд 8 цаг хоноход 1 цагийн 1000 төгрөгөөр тооч бид ингээд цалин дээр нэмэгдэж олгодог байхгүй. Тэр нь болохоор арай хэтэрхий доогуур байдалтай байх одоо. Эмнэлгийн байгуул болохоор оройн хоолны талаар болохоор одоо бид хэдэд цалин дээр 70,000 төгрөг хэмжиж өгдөг. Тэр нь болохоор бид хэд яг нөгөө ажилтаа таарад яг 70,000 төгрөг ингээд таарал одоо өөрсөндөө анхаарал ингээ хоол хийх тэр нэг халуунаар надад идэх боломж ямар ч авах нөгөө хүндээ тусламж үзүүлэлт үйлчлэлийн хөтөлбөр хоол нь хөрцөн тий хөөжрээлээд ингээд хүүтэй хоол идчихэж цааш гэж байгаа юм тийм байлтай.